За та бүхэнд аврагч эзэн Есүс Христийн нэрээр мэдчилье. Тэр эзэн өөрийн бичээстэй миний хотны гадна 1000 өдөр амьдарсноос миний хотод нэг өдөр амьдарсан дээр гэжтэй энэ цаг нь Ерүсийн 1000 цаг байх болтугай. За тэгээ үгийнхээ өмнө би эзэн хандаж одоо талархлаа бас гуйлтаа хүсэлтэй чин зүрхнийхээ хүчлийг бас эзэн хандаж мэдүүлье. Эрх мэдэл хүч чадлаар дүүрэн цорын ганц эзэн минь энэ цагийн төлөө талархъя. Та бол альфа ба омега, та бүхний эхэлсэн бөгөөд дуусах эзэн. Бүх зүйлс таны дотор хөдөлдөг, бүх зүйлс таны алдрыг дуудулдаг. Та байсан, байгаа, байсаарч байх мөнхийн эзэн. Тэг эзэн минь өчөөхөн зарцынхаан дээр үг өгдөхийн төлөө танаас гуйж байна. Эхнээс нь дуус хүртэл та удирдах болтугай. Тэг үгээрээ дамжуулан хүн бүрийн зүрх сэтгэлд зоригжуултыг, тэнхэрлийг, гайхамшигыг, өөрчлөлтийг, эдгэрлийг буулгах болтугай гэж тунхаглаж байна. Тэгээ эхнээс нь дуус хүртэл таны гарт өргөн даатгая. Есүс Христийн нэрээр. Аамен. За өнөөдөр би эзний үсэл чуулган дээр байгаа бас нэг шалтгаан одоо оны хамгийн сүүлийн нэм гарыг таарч байна. За Монгол хүмүүсийн хувьд болохоор нэм гарыг болохоор ер нь сүүлийн 7 хоног гэж ойлгогддог. За бид одоо 7 дахь өдөр гэж тэ. За гэтэл одоо бид яг Библийн дагуух бичээсийг харах юм бол энэ болохоор 7 хоногийн хамгийн ихний өдөр. Дээж өдөр гэсэн үг. За тэгэхээр бид одоо аавда хүндтэй хүндээ хоолныхон дээжийг барьдаг, тийм ээ. За гэтэл одоо тогоогоо ингээд дуургаад хамгийн сүүлийн одоо үлдэгдлийг нь аавда барьдгүй гэсэн үг. За тэгвэл өнөөдөр бас Sunday гэж тийм нар өдөр 7 хоногийн эхний өдөр гэсэн үг. За тэгээ та бүхэн одоо ингээд календар дээр харах юм бол өнөөдөр бол улаанаар хамгийн ихэнд нь тэмдэглэгдсэн байна. За Монгол календар дээр харах юм бол бас улаанаар хамгийн сүүлд нь тэмдэглэгдсэн байна. Ялгаатай. Тэгэхээр бид өнөөдөр ирж байгаа 7 хоногийнхоо бүх зүйлсээ танд дээж өргөж байна гэсэн өнөөдөр өдөр юм аа. За тэгэхээр би бас дээж өдөр дээр нь бас энэ 24 онд хийгдсэн бүх зүйлстэй талархах энэ өдөр өнөөдөр эзний үсэл чуулганд байгаад бас талархалтай байна. За тэгэхээр энд байгаа хүн бүхэн энэ цагт бас 24 оныхон төлөө талархах тийм цаг бас гаргахыг бодож байна. Тэр нь бид ямар ч энэ 24 онд жаргалтай, зовлонтой, баяртай, өвчтөй, эрүүл маш олон үйл явдал дотор болсон. За тэгээд унж босох яг нөгөө боргоо шиг тийм ээ. Ингээд дээшд бас хавлгаатай байсан ч гэсэн өнөөдөр бид энэ цагт амьд байна. Бидэнд бас агуу ирээдүй байна. Гайхамшиг хүлээж байна. Өшөө бодсноос илүү зүйлс бас бидний бас хүлээж байгаа. Тэгэхээр энэ цагт бас бүгдээрээ зүрхэндээ гараа тавиад бурханд эзэнд хандаад ингээд энэ 24 онд хийсэн бүхний төлөө талархыг дор бүрдээ зөвөр бүгдээрээ залбирая. Талархлын залбир хий. Эрх мэдэл хүч чадлаар дүүрэн эзэн минь биднийг бас амьд байлгаж энэ хугацаанд бүх зүйлсээр ивэж, хангаж сэтгэл зүрхийг бас баяр баясгалангаар итгэж биед минь эрч хүчийг нэмж эргэн тойрон маш олон харилцаагаар дамжуулан зоригжуулж тэгээ бидний амьдралд хэрэгцээтэй бүх зүйлсээр хангаж ивэж байсан бүх зүйлс тань талархъя. Тэгээ бидний амьдралд бас ялагдал, зовөр, зовнил, гомдол бүх зүйл байсан ч гэсэн тэр бүгднээс үл хамааран өнөөдөр биднийг амьд байлгаж бас ирээдүйд өшөө агуу зүйлийг өгөхөөр бэлтгэсэн эзэн танд талархъя. Бүх талархлаа танд илэрхийлье. Тэгээ өнөөдөр 24 оноо дүгнэх үнэхээр танд өргөх дээж өдөр байна. Баярлалаа эзэн минь. Амьдралд маань бүх зүйлсээр ивэдэгт талархъя. Тэгээ цорын ганц хүүгээ бидний өмнөөс өгөөд бидэнд мөнх амийг өгсөн эзэн танд талархъя. Бидэнд цоо шин хүсэл тэмүүллийг өгч утга учиртай үн цэнтэй амьдралыг бэлэг болгож өгсөн танд талархъя.
Эхнээс нь дуус хүртэл бидний амьдралд агуу зүйлсийг хийсээр байх таньда талархъя. Иесус Христийн нэрээр. Амен. За үнэхээр талархалтай байна. За тэг өнөөдөр эзний хүсэл чуулганд өгч байгаа үгийг би дуудахдаа баяртай байна. За бүгдээрээ бичээсийн Холосай номонд Холосай хотынд бичсэн Паулийн загтлаас гаргаж ирэх хүсэлтэй байна. За нэгдүгээр Холосай номын 1-р бүлэг 9-өөс 13-ыг би өнөөдөр хуваалцах болно. За манайхан бас би яг Библийг харуулъя. Яг Библийн нэлээд төгсгөл хэсэгтэр байгаа гэсэн. За энийг би яг харуулсан гэхээр Солонгост манай нэг зүрх гэж чуулган яг шинээр ирсэн хүмүүс маань ингээд яг пастор Библийн аль хэсэгтэр эргүүлж ин хардаг байсан юм байна л да. Би тэрийг анзаараагүй. Тэгээд нөгөө бүлгээ олдог байсан ба. Тэгэхээр та бүхэнд олоход бас тусламж. За Холосай номын 1-р бүлгийн 9-өөс 13. Тиймээс бид сонсон өдрөөс хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч гуйхдаа та нарын бүх сүнслэг мэрэгэн ухаан хийгээд ойлголт дотор түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бэлхаасаа. Мөн та нар эзэн зогсоотойгоор явж бүх талаар түүнд таалагдаасаа. Альва сайн хүмүүсэд үр дүн гарган Бурхны жинхэнэ мэдлэгээр өсөж түүний цог жохлон чадлын дагуу бүх хүчээр хүчтэй болгогдсон баяр хөөртэйгээр бүхий л дэсүү төвчээрт хүрч гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуалцахад бидний цогцтой болгосон эцэгт талархал өргөөсөө хэмээн хүсэж байна. Учир нь тэр биднийг харанхуй эрх мэдлээс авраад өөрийн хайрт хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм аа. Аавчлаа. За энэ хэсэг дээр Паул элчийн тасралтгүй зуучлан залбирлын сэдв гэсэн хэсгээс би өнөөдөр та бүхэнд 5 зүйлийг гаргаж хуваалцах хүсэлтэй байна. Паул элч Холосай хотынд хандаж энэ 5 зүйл дээр би та нарын төлөө тасралтгүй залбирч байна гэж хэлсэн ба. За тэгээ 1-р зүйл нь болохоор энд хэлсэн байна. Тиймээс бид сонсон өдрөөс хойш та нарын төлөө зогсолтгүй залбирч гуйхдаа та нарыг бүх сүнслэг мэрэгэн ухаан хийгээд ойлголт дотор түүний хүслийн жинхэнэ мэдлэгээр бэлхаасаа. За тэгэхээр маш олон хүмүүс Есүст итгэдэг. Харин Бурхныг мэдэх мэдлэгээр өсдөггүй. Яг нь эзэн түүний амьдралд юу хийх юм бэ? Миний амьдралын утга учир юунд байгаа юм бэ? Би юуны төлөө хөдлөж байгаа? Миний алсын хараа юу вэ? Надад өгөгдсөн зорилго юу вэ гэдгийг хүн эзэнтэй харилцаатай байж илүү баттайгаар олж авдаг. За гэтэл хүмүүс маань амьдралын маш олон завгүй байдлаас болж эзнийг мэдэх мэдлэгээр өсөж чаддаггүй. За тэгэхээр муу нэгэн болохоор ер нь хүмүүсийг тийм байгаас гэж хүсдэг. Яг тэгвэл мөнхийн эзэн түүний амьдралд ямар агуу зүйл хийх юм бэ гэдгийг үргэлж сарниулж идэг. За тэгвэл Давид хаан эзний үгийг хичээнгүүлэн судлаж тэр үгээр амьдралын үнцийг болгосон байсан эсгийг би гаргаж ирье. За дуулал номын 1-р бүлгээс би дуудчих. За би өнөөдөр бас Библийг бас нэлээд олон эргүүлэх хэрэгцээ байгаа. Тэгээ та бүхэн бас надтай дагаж Библийг эргүүлээрэй. За дуулал номын. За Библийн одоо баг энэ дунд хэсэгт очлоо шүү. Дуулал номын 1-р бүлэг. За 1-ээс 3. Хорон мөн хүний зөвлөгөөг дагдаггүй, нүгэлтнүүдийн зам дээр зогсдгүй, басамжлагчдын суудал суудаг хүн ерөөлтэй. Харин тэрээр эзний хуульд баярлаж, түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаамслагдаг. Тэрээр урсгал усны дэргийг тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навцсан ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь үлзийтэй. За тэгэхээр Давид хаан өөрийнх нь амьдралын бүх зүйлс үлзийтэй, гайхамшигтай байх зүйл бол
эзний үгэн дотор түүнийг тунгаан бодож тэр үгээр амьдрахыг өөрийн үн цэнэ болгож байсан эзний зарц байгаа. За үүний тусламжтайгаар амьдралд нь бүх зүйлс үлзийтэй болсон ба. За тэгвэл өнөөдөр бидний амьдралд эзнийг мэдэх мэдлэгээр бид цаг үргэлж өсч байх ёстой юм аа. За тэгвэл үүний төлөө Паул илч Холосон хотынд хандаж би энэ бүгдийн төлөө би тасралтгүй залбирч байна гэж хэлсэн. За тэгэхээр энэ бас ялгаагүй бас миний залбирлын хүсэлт байдаг. Тэгвэл өнөөдөр ирж байгаа энэ 2025 онд та бүхэн Бурхныг мэдэх мэдлэгээр өсөх болтугай. Тэгэд эзний үгэн дээр анхаарлаа тавьж судлаж өөрийгөө зориулахад үнэхээр үн цэнэ тавих болтугай гэж би өрөөж байна. За Үлс номын 17 дугаар бүлгийн 11. За одоо та бүхэн дахиад Библийн хэсгээр ирж байна гэсэн. Үлс номын 17, 11. За энэ дээр эзний үгийг хичээнгүйлэн судалж амьдралд нь агуу зүйл болж байгаа хүмүүсийн тухай. За харин Тентхийхэн Теслоникийн хүмүүсийг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртаяа хүлээн авч эдгээр нь үнэн эсхийг мэдхийн тулд судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа. Вау, үнэхээр гайхалтай. За тэгвэл Паул элчийн нэгдүгээрх залбирлын тасралтгүй залбирлын хүсэлт бол эзний хүслийг мэдэх мэдлэгээр өсөөсэй гэдгийн төлөө залбирч байсан байна. За хоёрдугаарт нь мөн та нар эзэнд зогсоогоор явж бүх талаар түүнд таалагдаасаа. За тэгэхээр бид Иесус Христэд итгэсэн энэ амьдралаар дамжуулан бидний амьдрал, бидний мөн чанар үргэлж өөрчлөгдөж байх ёстой. За гэтэл хүмүүс амьдралд нь өөрчлөлт гарахгүй байх юм бол бид бас гэмшинэ гэсэн. Энд хэлсэн байна. Та нар эзэн зогсоогоор явж бүх талаар түүнд таалагдаасаа. Үүний төлөө би тасралтгүй залбирч байна гэж. За энэний холбоос ишлэлийг би гаргаж ирье. За холбоос ишлэл нь дахиад дуулал номноос очно. За гайхалтай. Би бичээсийн маш олон хэсгээс гаргах боломжтой байна. За дуулал номын 17. За 2-оос нь уншъя. 2, 3. За та бүхэн харж байна уу? За бараг Библийн дунд тавьд ирсэн юм шүү дээ. Дуулал номын 17-гийн 2-оос 3. За энэ болохоор Давид өөрийнхөө мөн чанарыг эзнээр шалгуулдаг байсан ба. Шалгуулдаг. Эзэн минь би үнэхээр тань таалагдж байна. Намайг нэг шалгаад өгөөч гэж. Ваа, үнэхээр гайхалтай. За би энэ хэсгийг уншаад байна. Миний шүүлт таны өмнөөс ирэх аваа. Таны мэлмий зэг шулуунаар харах болтугай. Та миний зүрхийг шалгав. Та шүн айлчилж. Та намайг сорсон бөгөөд та юу ч олоогүй. Би уруулаараа, амаараа гин нүгэл хийхгүй гэж шийдсэн. За яг энэ хэсэг дээр би яг ингэ бодож исэн. Энэ дээр Давид хаан та намайг ингэ яг зэг шулуунаар намайг нэг хараатах гэсэн ба. Тэгээ би болохоор бас ингэ жоохон намайг нэг хажуулдаж хараач гэж хэлмээр байна. Гэтэл яг шууд ингэ миний зүрхийг, миний бүх зүйлсийг та намайг нэг хараатах гэсэн. За тэгсэн эзэн түүн дээр ирээд ингээд бүгдийг ингээ. За одоо орчин үеийнхээр юм уу сканерч. Тэгсэн Давидаас юу ч олоогүй гэсэн. За тэгсэн Давид өөртөө хэлсэн дээ. Би амаараач таны өмнө би гинэ гэв гэж. За тэгвэл бид үнэхээр зарим хүмүүс тэгж ярьдаг. Нөгөө Есүст итгэдэг хүмүүс чинь бараг надтай адилхан юм биш үү гэж. Яг нь тэр хүмүүсийн мөн чанар хүмүүст гэрэл давс болж эзнийг харуулах үйл явц дээр өөрийгөө зориулаагүй байна гэсэн. За тэгэхээр ялгаагүй Колосон хотынд Паул илч
би та нарын төлөө тийм ээ. Та нар мөн зүв зохистой явж эзэнд таалагдасаа. Үүний төлөө би залбирч байна гэж хэлсэн. Хөөчлөө. За тэгвэл бид өөрсдийнхөө ингээд зүрхэн дээр гараа тавиад за намайг одоо уруу татж байгаа саадуулж байгаа зүйл юу байгаа юм бэ гэж өөрөөсөө асуух нь байна. Энэ нь цаашлагад намайг унах юм байна. Тэгвэл энэ бүгдийг би орхиод өшөө тууштай, дайвшгүй, сүр хүчтэй энэ эзний замаар явах хэрэгтэй юм байна гэдэг дээр бид шийдвэр гаргана гэсэн үг. За би холбоос ишлэгийг дахиад энэтэй холбоотой холбоос ишлэг гаргаж ирье. Еврей номын 12 дугаар бүлэг. Еврей номын 12. За өнөөдөр би нөгөө Библиэс нэлээд их эргүүлэх байгаа. Яг нь би эзний үгэнд үнэхээр хайртай, эзний үгээр одоо яг бал тийм ээ зүгийн бал идэх мэд хамгийн гоё амттан идэх мэд эзний үгэн дээр байдаг. Еврей номын 12 дугаар бүлэг. За би нэгээс уншихыг хүсэж байна. За та бүхэн харах юм бол нэлээд сүүл хавьд байна шүү дээ. Библиэхан. Тиймээс бид өөрсдийн минь хүрээлэн буй гэрчлэлийн үлэм жагуу үйлдэл тул альва саа дотор ба бидний тун амархан үрэгддэг. Нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавигдсан уралдаанд дэвчээртэйгээр үзгээе. За тэгэхээр энэ дээр хэлсэн байна. Бидний үнэхээр тун амархан үрэгддэг одоо гим нүглийг тийм ээ уруу датлагыг, сорилтыг хажуу тийш нь хайна гэсэн байна. Тэгээд бидний амьдралд өгөгдсөн тэр агуу зүйл рүү бүгдээрээ үзгээе гэсэн байна. За тэгвэл энэ цагт би та бүгдийг бас ятгах байна. Хэрвээ үнэхээр таныг уруу датгаар, үнэхээр эзэн таалагдахгүй тийм мөн чанар байсан бол үүнийг бүгдээрээ орхий. Ялангуяа энэ 24 онд орхий. 25 онд шинжлэгдсэн жинхэнэ мөн чанартай гайхамшигтай нэгэн болж амьдралыг бас эзний дотор ялт болгож өгье. За тэгвэл Паул хэлж үүний төлөө би залбирдаг гэсэн байна. За 3 дугаарт нь түүний цог чавлан чадлын дагуу бүх хүчээр хүчтэй болгогдсон баяр хөөртэйгээр бүхий л дэсвэр дэвчээрт хүрч. За энэ дээр хэлсэн байна. Баяр хөөртэйгээр дэсвэр дэвчээрт хүрэх ёстой юм байна. Энэний төлөө залбирч байна гэж. За дэсвэр дэвчээрийн талаар хуваалцж байна. За бид нэлээд дэсвэр дэвчээр дээр маш сул байдаг. За энэ Яаков номон дээр нэг юм үг байгаа. Яаков номын 1-ийн. За энийг бид нар болохоор яг эсэргээр нь хийгээд идэг. Энийг би гаргаж уншия. Яаков номын 1-ийн. За би 19-оос унших гэж байна. Хайр дахтуунар минь, үүнийг та нар мэдэгтэн. Харин хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хориг байг. Учир нь хүний уур хилэн Бурхны зөвхт байдлыг биелүүлдэггүй юм аа. За тэгэхээр энэ дээр бид эсэргээр нь хийдэг гэхээр уг нь бол бид уурандаа хориг байх нь шүү дээ. Хориг байна гэдэг чинь залхуу байна гэсэн үг шүү дээ уурлахтаа. Ерөөс ууралж чадахгүй шүү дээ. За тэгэхээр бид уурандаа түргэн байдаг. За энэ дээр хэлсэн байна. Уг нь бол сонсохдоо түргэн байх хэрэгтэй. Ярихдаа удаан байх хэрэгтэй. За гэтэл бид ярихдаа бас хурдан байдаг. За тэгээд илүү сонсохдоо хориг байд юм уу та? Мөрөн эсэргээр нь авчиад тавьчихсан. За тэгвэл яг энэ бичээсийн дагуу хэлж байгаа зүйл бол бид илүү сонсохдоо түргэн байх нь. За ярихдаа удаан гэдэг нь бид хэлсэн үг бүрийн төлөө хариуцлагатай учраас бид үгээ бодож ярина гэсэн үг. За тэгээд уур бол ерөөсөө бүр байхгүй нь шүү дээ. Бүр ингээд за нэг ууралчих юмсан яа. Уур хайчч ба. Хөөе. За матлаа. Дараа уулыг явах нь шүү дээ. За тэгвэл энэ бол төвчээрийн одоо мөн чанар байна. За төвчээр маань өшөө маш олон хэсгүүд дээр хамаарагдж байгаа. Тэгвэл би та бүгдийг ирж байгаа цаг хугацаанд дэсвэр төвчээрт тийм ээ баяр хөөртэйгээр дэсвэр төвчээрт хүрэх болдог ба.
Бидний амьдрал маш олон амаргүй зүйлсүүд байгаа ч гэсэн бид дэсвэр дэвчээрээр тэр бүгдийг даван туулж чадах болно. За тэгвэл Паул элч Колосе хотынханд тасралтгүй залбирч байгаа 3 дахь зүйлээ хэлсэн мэт те. Та нар баяр хөөртэйгээр дэсвэр дэвчээрт хүрээрэй гэж. Үүний төлөө би залбирч байна гэж. За дөрөвдүгээрт нь. За энэ маш олон зүйл гарч ирэх боловч би үндсэн 5 зүйл гарч ирж байгаа. За дөрөвдүгээрт нь сайн зүйлсэд үр жимс гаргах талаар ирж байгаа. Сайн зүйлсэд. Энэ дээр хэлсэн байна. Сайн үйлсэд үр жимс гаргана. За тэгэхээр ихэнх тохиолдолд хүмүүс маань ер нь хуваачих зантай байдаг. Амиа утсан. За ер нь сайн зүйл хийхээр ер нь зүгшээдэг. За гэтэл эзний хүмүүс бол амьдралынхаа туршид тэр сайн зүйлсийг, сайн үйлсийг бүтээхээр дуудагдсан. Бидний энэ үйлсээр дамжуулан энэ дэлхийн ертөнц, бидний газар нутаг, ард түмэн өөрчлөгдөж, шинжлэгдэж үнэхээр энэ утга учир үнцнийг харуулж ах хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр бид өөрийн төлөө амьдрах цогцгүй болсон байна. Яг нь бидний амь амьдрал маань, хуучин зүйлс маань байхгүй болсон. Яг байхгүй болсон бол Есүс Христэд итгэсэн тэр итгэлээр өнөөдөр бидний амьдрал яг Есүс адил амьдрах болсон гэсэн. За Паул элч өөрийнхөө амьдралыг яг энэ үнэт зүйлээр амьдарсан учраас маш агуу зүйлсийг хийж амьдарсан. За бүгдээрээ Галаат номын хэсэг рүү очие. Тэгвэл Паул элч юу ч хэлсэн байна. 2:20 дээр очие. Маш гайхалтай. За энэ ч гэсэн миний амьдралын бас нэг үнц нь болсон. За Галаат номын 2:20. За та бүхэн бичээс харж байна. Одоо бас сүүл хаваарай шүү. Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш. Харин миний дотор Христ амьд байна. Идүүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө өөрийгөө тушаасан Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм аа. За үнэхээр гайхалтай. Тэгвэл Паул элч үргэлж өөрөөсөө Паул би аль хэлд байхгүй болсон. Харин Есүс миний дотор байна гэж хэлж амьдардаг гэсэн. За тийм болохоор амьдралын бүхэл үйл явдалд сайн үйлсийг үр жимс гаргаж амьдарч ирсэн байна. За тэгвэл үүний төлөө бид залбирах ёстой байна. Бид өөрсдөөсөө асуух ёстой. Миний амьдралаар дамжуулан хүмүүсийн амьдрал хэрхэн тэнхэрсэн, зоригдсон, босгон байгуулагдсан, өрөөгдсөн, үн цэнтэй болсон бэ гэдгийг асуух хэрэгтэй байна. Бид хувийн хичээх зангаа үнэхээр таягдах ёстой болж байна. За өнөөдөр ялангуяа би энэ Америкт ямарваа мэдэхгүй. Ямар ч гэсэн Монголд хүмүүс ер нь юутай вэ гэдгээр улам гарч ирж байгаа. Юутай вэ? За магадгүй тэр хүмүүсийг харах юм бол за маш гоё машин те, машина. Би машинтай. Би хаустай. Нөгөө юутай вэ гэдгээр нөгөө хүмүүс нөгөө гайхуулах. За энэ юуг илэрхийлж байгаа нь илүү нөгөө хувийн хичээх байдлыг нэмэгдэж байна гэсэн. За гэтэл эзэн биднийг хинбэ гэдэг тэр зүйлээр гайхуул гэж хэлсэн. Чи Есүс Христ дотор хин юм бэ? Тэгвэл тэр мөн чанарыг хүмүүст харуулах юм бол маш олон агуу зүйлсүүд хүмүүсийн амьдралд өрөөлөх болно гэж хэлсэн байна. За тэгвэл бидний 4 дахь амьдралдаа өөрчлөлт хийх зүйл маань бид сайн үйлсэд үр жимс гаргаж амьдрахаар дуудагдсан юм. Үүний төлөө залбирах ёстой байна. Ихэнх тохиолдолд бид дандаа ингээд сайн зүйл хийх гэхээр дотроос ингээд зүршээгээд байдаг. За болий. За энэтэй холбоотой би бас дахиад ишлэл гаргаад ирээ. Сая орж ирлээ. Галаат номын 6 дээр очие. Яг үгээр нь бас дуудахгүй болохгүй болчлоо шүү. Галаат номын би Галаат ном дээр очсон. Галаат номын 6 дугаар бүлэг. За 7-оос уншъя.
Бүүм ихлэгд Бурхан элэг дог болохгүй. Юу вэ хүн юу тарснаа л хурааж авдаг. Яагад бол өөрийнхөө махан биед тархич нь махан биеэсээ ялзарлыг хурааж авна. Харин сүнсэн тархич нь сүнснээс мөнх амийг хурааж авна. Сайныг үлдэхдээ зүгшэхгүй байцгаая. Учир нь хэр бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. За тэгвэл та бүхэн бүүм ихлэгдээр яг бид ямар үр тайрна бид тийм ургацыг хурааж авдаг. Тэгвэл сайныг үлдэхдээ зүгшэхгүй байцгаая. Цаг нь болохоор бид ургацаа хурааж авна. За 5 дугаарт нь. За одоо ингээд Паулийн одоо дасралтгүй залбирлын 5 дахь зүйл дээр очиж байна. За энэ хэсэг дээр биднийг цогцтой болгосон эцэгт талархал өргөөсөх хэмээн хүсэж байна. За энэ талархал өргөж амьдрах. Бидний амьдрал талархах зүйл маш их байна. За гэтэл бид талархах сэтгэлгүй байдаг. За үүнээс илүүгээр бид эзэнд талархаж амьдрах ёстой. Өнөөдөр биднийг амьд байлгаж байгаа. Бидний амьдралд бүх зүйлсийг ивэж байгаа. Бид их үнцийг харах юм бол талархах зүйл үнэхээр өв түн байна. За тэгвэл энэ талархлын хэсгээс бичээс дээр эзэнд талархаж амьдрсан амьдралын үйл явцууд маш олон хэсгүүд дээр байна. Эзэнд талархсан, өрөөсөн. За тэгвэл энэ улс үндэстэн ч гэсэн эзэнд талархсан талархлаар улс үндэсээ эхэлсэн учраас эзэн өрөөсөн байна. За би дуулал номын 138-ыг дуулал номын 138. За юунийг унш. Энэ талархлын магтаал байгаа. Сая бид магтаал дээр бас дууссан. Энийг би дуудахыг хүсэж байна. Дуулал номын 138. За ер нь яг дунд тавьд нь шүү бичээсэй. Би бүхий л зүрхээрээ танд талархал өргөнө. Би Бурхтын өмнө таныг магтан дуулна. За энэ Бурхтын гэж байгаа энэ дэлхийн бүх шүтээнүүдийн дээр зогсож байгаад би танд талархал өргөнө гэсэн үг. Энэ дээр би бүхий л зүрхээрээ гэсэн. За дахиад уншаадах. Би бүхий л зүрхээрээ танд талархал өргөнө. Би Бурхтын өмнө таныг магтан дуулна. Би таны ариун сүм рүү хандан сүгдэн мөргөж таны хайр инрэл үннийтэн төлөө таны нэр талархал өргөнө. Учир нь та бүх нэрээр өөрийн үгийг өндөрт өргөмжилсөн. Миний дуудсан өдөр та надад хариулжээ. Та сэтгэлийг минь хүчтэй болгон намайг зөргижүүлсэн. За тэгвэл эдгээр 5 зүйлийн төлөө Паулч и дасралтгүй залбирч байна гэж хэлсэн байна. За тэгвэл энэ цагт би эдгээр 5 зүйлээр итгэлийн бүх хүмүүсийг өрөөж байна. Та ирж байгаа энэ 2025 онд дээрх 5 зүйлсээр үнэхээр амьдралаа зохицлоож энэ дээр бас сул байгаа хэсэг дээр анхаарал тавьж өөрчлөгдөж шинжлэгдэж цагийг аварсан цаг хугацааг үнэхээр боломжтойор удирдсан тийм он жил байх болтугай гэж бас өрөөж байна. За тэгээд дүгнэе. За нэгдүгээр хний үлээ. За эрхийн уруу. За үнэхээр хамгийн сайн гэсэн тийм. За юу үлээ? За яг би бол бас адилхан мартчихдаг. Тэгээ би та бүхнээс ойлгож байна. За юу ярьлаа гэдээ одоо бодож байгаа. За нэгдүгээрт нь. За Бурхны үгийг мэдэх мэдлэгээр өсөөрэй тийм ээ. Эзний мэдэх мэдлэгээр бэлхаасаа. За энэ бол үнэхээр хамгийн чухал зүйл байна. Яг бол таны амьдралын утга учир агуу зүйлс тэр эзэнтэй харилцах харилцаа түүний үгнээс ирэх юм аа. За хоёрт нь за одоо энэ нэлээд анхааруул болж байна. Одоо ингээд за бидний хүүхэд байхад ингээд багш нар ингээд юу шүү дээ гэж ичилдэг байсан шүү дээ. Чи нөхөр минь. За хоёр дахь зүйл юу байх вэ? Нэлээд анхааруулсан зүйл байна шүү дээ. За зүү цохистой явж Бурханд таалагдаасай. За тэгэхээр энэ яг бол зан чанар дээр ажиллах нь шүү дээ. Намайг уруу татж байгаа ямар сорилт байгаа юм бэ? Тэр шууд сахилга баттайгаар хаях нь шүү дээ. За болио. Хэрвээ тэрнтэйгээ амьдрах хүн бол
Энэ маш том саад учраас. За гуравт нь за миний бүх урнаас хамгийн урттай шүү дээ. Бас нэлээд чухал гэсэн үг. Гуравт нь юу гэлээ? За дэсвэр дэвчээрт тийм. Энд дээр хэлсэн учраас бүр баяр хөөртэйгээр дэсвэр дэвчээрт үс баяр хөөртэйгээр багтах тийм. Энийг бүр эсрэг аягүй гоё хэлж шít. За тэгсэн бид одоо тэгвэл ер нь маш их дэсвэр дэвчээрийг тийм ээ харуулж амьдрнаа гэсэн үг. За дөрөвт нь за одоо энэ яг амралтын одоо яг тэг хормын бүжээ зүйдэг хуруу шүү дээ. За энэ тэг сайн үйлсэд үр жимс үр дүн гаргая гэж. За тэгвэл бид ямар үр тайрна тийм ургацыг хурааж авна. Тэгвэл сайныг үлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. За 5 дугаарт нь одоо энэ жигчий бүү гэж те нэлээд чухал. Амьдралынхаа те жаргалтай, зовлонтой, өвчтөй, эрүүл, хоосон, ядуу ямар ч үед тийм ээ эзэнд гараа өргөх нь шүү дээ. Одоо Йов шиг те энэ бүхнийг хийх эрх мэдэлтэй мөнхийн эзэн та алдарших болдог байна. Гэтэл амьдралд нь бүх юм байхгүй болсон байна шүү дээ. Тэгээ та бүх Йовыг мэдж байгаа те. Бүх үр хөвгт нас болсон. Дээр нь өөрөө бүр идэгшгүй өвчтөй болсон. Тэгсэн ч гэсэн гараа өргөж байгаа. Энэ бүхнийг хийх эрх мэдэлтэй мөнхийн эзэн та алдарших болдог. Би энэ Йовын оронд өөрийгөө тавьж үзэх. Ваа ямар амар зүрх вэ. Харин тэр талархлын төлөө эзэн бүх зүйлсийг юросон ба. За энэ Холсоо номын 1:13-ыг би уншиж дүгнэж дуудаж уншиж дуусгах хэрэгтэй байсан байна. Энийг дуудаах. Тэгэд өнөөдрийн үгийг дуусгая. За бүгдээрээ Холосоо номын түрүүний хансгийн 13-ыг 1:13-ыг энийг дуудахгүй байж болохгүй ишлэл байна. Учир нь тэр биднийг харанхуй эрх мэдлээс авраад өөрийн хайрт хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм аа. Ваа ямар гайхалтай вэ? Бид өмнө ямар байсан бэ? Бид харанхуйд байсан. Бид боолчлолд байсан. Бид өхмөл байсан. Харин тэр эзэн биднийг амьтаа болгосон. Бидний эрх чөлөөнд гаргасан. Гэрэлд гаргасан. Тэгээ өөрийнхөө хаанчлал гэж үнэхээр өөрийнхөө тэр агуу засаглал дотор гайхамшигтай зүйлийг хийхээр босгосон байна. Тэгвэл бид тэр дээрх 5 зүйлсээр өөрчлөгдөж эзний яруу алдрыг харуулахаар дуудагдсан байна. За хамтдаа эзний өмнө залбирая. Эрх мэдэл хүч чадлаар дүүрэн цорын ганц эзэн минь таньда талархъя. Тэгээ Паул илч Холосоо хотын хандаж үнэхээр тасралтгүй залбирч байсан энэ 5 зүйлсийг бид өнөөдөр өөртөө авч байна. Тэгээ бид үнэхээр эзэн минь бид таныг таньж мэдэх хийх хүсэж байна. Бидний амьдралд юу хийх вэ гэдгийг бидний амьдралын утга учир юунд оршиж байгаа. Бүтээгч эзэн танд хандаж надад өгөгдсөн тэр хувь чанар, бэлэг авьяас, орон зай тэр амьдын энэ цаг үед өгөгдсөн тэр зүйлсийг бид мэдмээр байна. Та туслаарай. Тэгээ эзэн минь. Тэгээ бид үнэхээр зөв мөн чанартай байж танд таалагдсан амьдралаар амьдрмаар байна. Та туслаач. Бид хүнд ч бүр таалагдахгүй байгуул эзэн гимшиж байна. Тэгэд та биднийг шалгах үед бид үнэхээр Давид хаан шиг та юу ч олоогүй. Би уруулаараач, амаараач гэм хийгээгүй гэж хэлэх. Тийм гайхамшигтайгаар зогсохыг хүсэж байна. Та туслаарай. Тэгэд та ерөөх болтугай. Тэгээ эзэн минь. Тэгээ бид үнэхээр дэсвэр төвчээртэйгээр ямар ч зүйл болсон бид хүмүүст муу хэлэх гэжсэн бол хэлээ хазаж. Үнэхээр бид гомдох гэжсэн бол тэр гомдлоо зайлуулж. Үнэхээр амьдралд маань ялагдл байсан ч түүний өмнө төвчээртэй байж сурахад та бидэнд туслаарай. Тэгээ та өөрийн хүчээр ивэгээрэй. Их эзэн минь. Тэгээ бид нараар дамжуулан сайн үйлсүүд үнэхээр түгэх болтугай. Бид сайн үйлсэд үнэхээр өөрсдөө зориулахад туслаарай. Бид хуваа хичээсэн амиа утсан зүйлс дотор баймааргүй. Бид өөрийн төлөө амьдрахгүй, бид өөрийн төлөө өөхөхгүй. Учир нь өгсөн амьд үүрд та бидний эзэн болсон.
Та бид бүгдээр дамжуулан өөрийн нэрийг харуулахыг хүсэж байгаа. Тэр хүч чадлаа бидэнд дуулгаарай. Тэгээ таны таалал дүүрэн байг. Эзэн минь амьдралынхаа бүх цаг үед бид танд талархлаа өргөе. Бүх талархал нь танд байх болтугай. Тэгэд энэ бүхнийг Есүс Христийн нэрээр талархангуйж байна. Амен. За, их эзэн та бүхнийг ивэг ирж байгаа он жилүүд нэгэр бодсноос илүү, сонсноос илүүгээр агуу байх болтугай.